Сайн уу? Монголчин ард байна. Та бүхэндээ энэ өрөөмөндийг хүргэе. За би та бүхэндээ өнөөдөр гараа ирлээ гэсэн блог өргөж байна. За энэ маань юу захиалсан байх гэхээр хөргөн жижигэн мини бокс захиалсан. Тэгээд жижигэн савнууд гэсэн үг. Тэгээд жижиг шажиг юм хийгээд энэ тийг хөвлөрч авч байгаа оронд гэж бодоод 11 сарын 11-нд хятадын онлайн шопууд хямдардаг. Тэгээд тэрнгээрээ бас өөрийнхөө бонус ногоор бас 2-оос 10 оны гэх юм бол Монгол мөнгөөр нэг за тэгээд Монгол мөнгөөр 5,000-аас 10,000 хоорондох юмнуудыг захиалсан л та. Тэгээд хямдалтай байсан болохоор тэр үеигээс та нараас алдаж болохгүй шүү. Тэгээд хятадын онлайн шопууд болохоор 11-аас 11-нд ерөөдөө цаад хямдардаг. Тэр үед бас жижигэн шүтлэг маш ихээр авдаг шүү. За ингээд та нар харж байгаа. За би болохоор нэг юм өөр юм захиалсан байгаа. Ерөн гэрт бол ингээд нэг жижиг шажиг юм энд хөвлөрч авахыг дургу. Байсан юм байранда байх нэг гоё да. Тийм болохоор жижигэн савнууд болон нэмэр үзүүл захиалсан. Одоо би танарт харуулж байгаа энэ зүйл маань болохоор аюу хөөрхөн санагцаа юм бол нэг 2 оноор л уу авсан. Тэгээ би 2-ыг авсан маа. Нэгийг болохоор одоо товч мовч тэгээд жижиг шажиг одоо аксессуар юм эсвэл одоо шигтгээ хийх гэж авсан. За нөгөөдг нь болохоор галтгоондоо копигоо хийчин цаашаа авагддаг болохоор аль илүү амархан санагцсан. Тэгээд илүү бат буух байсан. Тэгээд бүргийг нь болохоор наадгүй шууд жижиг юм авт ирэхтэйгээ иржсэн. Тэгээд багчтайгаа ирдэг болохоор амар юм билээ шууд ингээд бас өргөн болдог боочдаг чангалчт юм билээ. Тэгэхээр өмнө суларч сулах гэсэн тулд байхгүй болохоор амар санагцсан. Тэгээд хэмжээ нь ч гэсэн дотроо том болохоор нэг талд нь болохоор копигоо хийж нэг талд нь болохоор юмнуудыг хийчих юм уу те. Яг галтгоонд болохоор нэг пэйжнийхаа дээр табл хөрөх юм болов гэж бодсон та захиалсан байгаа. Тэгээ миний харж байгаа юм жижиг гарганууд болохоор бүгдээрээ дандаа мини боксууд байгаа шүү. Тэгээд та нартаас хэрэгтэй болов гэж бодсон доо. Бас гэр бүлтэй болов охтуудаа бас ингэ захиалж өгөхлөөс хөрөх юм болов охтуудынхаа ширээ болов охтуудынхаа өрөөндөөс тавьхгүй юм болов гэж бодсон доо. Та нартаас блог хаваалцъя гэж бодлоо. Энэ бол нэг хүнтэй биш ээ. За Монголд бол хэд гэж зарагддаг юм би мэдэхгүй байна. Мэдээж хэрэг 10-аас дээшэл зарагддаг байгаа. Мэдээж хэрэг өөрчлөлт 5,000 зарав гэж. Харин 11-аас 11 хятадын дараа хямдралтай үед нь захиалбал ямар ч тач нэг 2-аас 10 оны хооронд за Монгол мөнгөөр за болио гэхэд нэг 20 оны үед нэг 10,000 те 10,000 ч юм уу 5,000 нэг юм хөөр хэм захиалж байсан. За одоо миний нийлүүлж байгаа юм болохоор аюу хөөр санагдсан энэ дотор одоо хүүхдүүдийнхээ бал мал харандаануудыг хийж гэсэн аюу хөрөн тоглоом гэсэн хийгээд тавьсан ч гоё юм билээ. Эсвэл чихрээсээ болгоод тавьсан ч хөрөн санагдсан. За хүүхдүүдийнхээ өрөөнд ч гэсэн юм одоо янз бүрийн одоо зөвөөл тий одоо юм одоо боолтын ч гэсэн хийгээд тавьсан ч гэсэн аюу хөрөн санагдсан. Тэгээ та бүхэн ч гэсэн юм хөрөн захиалгаж гэсэн ингээд хонгоодог болохоор савн ч гэсэн хөрөн хонгоодог болохоор хөргө санагцаа дотор ч гэсэн юмудаа хийгээд тавьчихна. Хүүхдүүдийнхээ өснөө боол за ингээд явж хат хөвлөрөө тавилын дотор хийгээд тавьчих гэсэн амархан гой цэвэрхэн харагдах нь болов гэсэндээ ингээд захиалсан. Эсвэл чихрийн сав болгоод тавьсан ч гэсэн хөргө юм байлээ. Одоо болохоор би та нартай хөлтэй гартай нэг юм эдрийг дандаа нэг дэлгүүрээс захиалсан байгаа шүү. Тэгээд дандаа юм үдтэй хөргөн сет захиалсан юм болохоор хамтдан захиалаад 5 январ захиалсан байгаа. 5 январ захиалсан гэж Монгол 2500 за гаруй 3000 ч юм уу тий. Тэр хавцаа захиалсан. Тэгээд энэ савнлахаар хөрс санагдаад тэгээд би энэ болохоор дандаа гойдлын утаснуудаа хийсэн. Нэг талд нь болохоор хөнгөнгийн утаснуудаа хийгээд нэг жижигхэн талд нь болохоор дандаа цагаан утсаа ч юм уу. Эсвэл нэг жижигхэн хар утсаа ч юм уу ингээд хийсэн. Аваад ингээд юм хийхэд яг гарын дор амар санагдсан. За тэгээд их гэртээ юм хийдэг хүмүүс ч юм уу гар урлал хийх дуртай хүмүүс ч юм уу тий. Ерөнхийдөө бол яг бүх юм ингээд гарын дор хөвлөлөө амар хийдэг. Тэгэхгүй тэгээд энд ингээд тавьж байгаа ч юм уу эсвэл алга болох хөвлөрөө тий. Жижигхэн ингээд гар утас мутас ч ингээд хөвлөрөө ингээд энд болохоор алга болчих магадлал маш өгдөг болохоор ингээд утасаар нь өнгөөр ингээд ялгаа тавьчихаар амар юм хийж аваад ч юм уу юм хийж хаад тэр савн тэр байгаа гэд бүр ингээд бичээд стикер дээр бичээд хүртэл ингээд наагаад тавьсан байдаг. Тэгэхээр амар байдаг. За би дараа нь та нартай болохоор өөрийнхөө ажлын өрөөнийхөө яг ямар газар нь яаж тавиад юу хийж тавьсан гэдгийг дараа нь харуулнаа. За. Тэг өөрөө ч гэсэн бас юм хөвгөлтэй
Эдийн ингээд том болсон ч гэсэн бас юм хөөж гэж хөрхөн хүүхдийн илдүүд юм бас ингээд цагаалгарыг хөрхөн санагдаад байдаг. Одоо миний нэг танарт харуулж байгаа юм болохоор аюу хөрх. Энэ талгаар дандаа юм жижигэн бугууч хийх зориулагдсан шигтгээ бастай да гар урлын бугуучны скол зүйлтэн жижигэн шигтгээ гэдэг яг байх амар санагдсан. Бас ингээд нөгөө авчдаг болохоор аюу хөрх юм байлаа. За дараагийнх нь болохоор яг адилхан зарим нь болохоор яг нэгийг хоёр цагаалцсан байгаа болохоор алгасаад тэгээ дараагийнх нь яг харуулах гэж байна. Энэ болохоор 5 давхар тэгээд миний надад байдаг нь болохоор 3 давхар гэж гутаа нэг энэ болохоор жоохон ингээд балмалаа хийгээд жижигэн цаасны гутаа баал тэ үзэн хайж юм бид хийцэн байхад зүгөө дээр хийцэн багт айгуу тайжгүй сайсан ч гэсэн айгуу тайжгүй болохоор нэг захиалсан. Тэгээд давхарт нь болохоор юуны давхарт нь болохоор утас зүгээ хийгээ нэг давхарт хайж тэ скол байх гэж юм гарын дор байх хэвээр зүйлүүдийг хийждэг. Нэг талд нь жижигэн дэвтэр бал гэх мэтчлэн тэрнтэй адилхан та нар ч гэсэн хүүхдүүдтэй захиалгатай ч гэсэн та нар ч гэсэн тэгж бас болгох юм байлээ. Ингээд хийжүүлэх гоё яа тэгэхээр зөвхөн харагддагаас гадна гарын дор бүх юм ингээд энд байгаа газартаа байв. Юм хийхэд ч гэсэн урамтай гоёдаг. Энийх нь болохоор нөгөө бариулна. Өмнөх би танарт харуулсан те копигаа хийгээд тавина гэдээсэн нэг бодоход энэ маань зүгээр наалтдаг гэдэг ярьсан байсан. Тэгэхээр нөгөөдгөө жоохон наалтаарсан салчиж магадгүй те гэсэн бас бодлоо өдөрж ирсэн. Энд нь зүгээр хэрвээ зүгээр жижигхэн байгаад бараг дөрөвнийхээ нөгөө копи хийх савшигыг бараг боогод хийжүүлэлээ бараг амар юм болоо даа гэж үзээд надад жоохон хүнд юм хийчих юм бол энэ чинь наалтаас нь салаад бариулна унжих тохиолдол руу яах юм бэ гэж бодсон шүү. Айнадлаар 2 явнал 5 явнал энэ нөгөө өмнө нөгөө захиалж байсан нотон салбайдаг энэ л хүүхдийн беби нотон салбайдаг байдаг. Тэгээд энэ нотон салбайдаг болохоор ямар ч өнөргүй тэгээд алкоголгүй зүгээр нөгөө усны нотон салбайдаг болохоор тэрийг захиалсан байгаа. Тэгээд дуусгаар нь ч гэсэн Монголоос 2-ыг 5-ыг нэгийг авах үнээр би болохоор нэг хүүхдийн бонус нөөр нэг 5-ыг захиалждаг. За энэ удаараа Hello Kitty-гээс захиалсан. Тэгээд Hello Kitty хөргөн алтгаа скол жарлан байна хүүхдийнхаа өрөөнд ингээд хаач ингээд наадч болох рүүгээ чиж болох энийг 5 ямар захиалсан байгаа. Харууллаа. Талагтуул лайк, баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй.